бид нар чи ер нь нэг 90-ад оноос хойш хар орим эртний нийслэлээ ахаад хот болгоно, нийслэл болгоно гэдээ маш их ярьж байгаад сая хуулийг баталсан. За энэ концепцийг та нэг яг үзэгчдэд тайлбарлаад өгвөл. Энэ хуулийг алстаа нийслэл болох юм уу? Эсвэл яаж хөгжүүлэх юм гээд. Энэ хуулийн дээр ерөнхийдөө бол одоо Монгол Улсын ерөнхий хэлэгчдээс санаачлаг гаргаад энэ хуулийг санаачлаад тэгээд өргөн барьсан. Тэр хар хорин гэдэг маань бол нийт дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн ийм том Монгол Улсын соёл, Монгол Улсын түүх, дурсгалт ийм газар байгаа шүү дээ. Энийгээ бид нэр сэргээж хот болгоё гэдэг асуудал бол олон жил яригдлаа. Тэгэхээр сая бол ингээд зориг гаргаад үндсэндээ бол Монгол Улсын ерөнхий хэлэгчдээс санаачлаад энэ дээр бол хууль оруулж ирлээ. Тэгэхээр энэ хуулинд бол ерөнхийдөө энэ хотыг босгох төр хугацааны хуулийг гарч байгаа. Тэгэхээр ямар ч хэлсэн Монгол Улсын хувьд бол ирээдүйн одоо нийслэл хот болох энэ концепцийг бид нэрэнд гаргаж өгч байгаа. Ямар ч хэлсэн хөрөнгө оруулалтын асуудлуудыг нээлттэй байлгах, дэмжих тал дээр нь бас нэлээд бүх зүйлүүд энэ бол тусгаж орууллаа. Нөгөө нэг одоо Улаанбаатар хотын өвчнөө алдаа дутагдл нь шүү дээ. Одоо төлөлт нь алдагддаг. Тэгэл байшин барилга одоо ногоон байгууламжгүй байшин барилгууд баригдсан гэдэг юм уу. Энийгээ бол эхнээс нь ахуулаад зөв зохистойгоор хийх гэсэн утгаар бол энэ хууль бол асар ач холбогдолтой юм. Хар хоримоо одоо бид нар нэг дараа нь олон жилийн дараа толгой өвчнгүй байхаар нэг хот шиг хот байхаар тийм нийслэл шиг нийслэл байхаар үнэхээр бидний нөгөө нэг түүх соёлыг хадгалсан тийм үү аял жуулчлаа татсан хөрөнгө оруулалтаа татсан ийм Монгол Улсын нийслэл төв байх концепцээр бол энэ хууль маань бол орж ирж байна. Казахстанын 20 жилийн өмнө Астана гэдэг хоосон талд хот ирсэн тийм. Тэгэхээр бид бол асар том түүхтэй улс болохоор энэ түүхээ бол түүхэн энэ хотоо бол босгож ирэх гэдэг энэ санаачлаг бол ингээд гараад түүхэн ер нь бол түүхэн хууль батлагдаа явчихсан. Эрх зүйн үндсийг бид нэр тавьдаг болчихлоо.